Дорнод аймгийн ерөнхий олон улсрлын хан улс сургуулийн багуул төсвөлийн багш Д. Ягчрал байна. Та бүхэндээ ээлжид хичээлдээ ашиглаж буй явцын үнэлгээний гарах тасалбар гэсэн арга зүйн санаагаа хуваалцаж байна. Энэхүү арга зүйн зорилго нь бол өдөр бүр шинээр үтсэн мэдлэг чадварыг үнэлэхдээ мэдлэг эзэмшилтийн түвшин тогтоож эргэх холбоотой ажиллах. За энэхүү арга зүйг 2025-аас 26 оны хичээлийн жилд туршин хэрэгжүүлсэн. Энэхүү явцын үнэлгээний аргыг аль ч хичээлд хувирган ашиглаж олно. Тухайн өдрийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэлийн 4 түвшингээр эсвэл 4 даалгавартай байхаар боловсруулж ашиглаж олно. Даалгавар бүрийг гүйцэтгэж 4 тасалбар цуглуулж чадсан сурагч хичээлээс гарах эрхтэй болно. За энэхүү гарах тасалбарын аргыг хэрэглэхдээ өртөө часан байдлаар зохион байгуулсан байгаа. За эхний өртөө 1 дээр эхний даалгаврыг, өртөө 2 дээр 2 дахь даалгаврыг, өртөө 3 дээр 3 дахь даалгаврыг, өртөө 4 дээр 4 дахь даалгаврыг байршуулна. Сурагчид эхний өртөөгөөс эхлэн аялаж тухайн өртөөнд дээрх даалгаврыг зөв гүйцэтгэж чадсан сурагч эхний тасалбарыг цуглуулж чадна. За мөн дараагийн өртөөгөр аялж дараагийн тасалбарыг гэх мэтчлэн 4 өртөөгөр айлчилж 4 тасалбарыг цуглуулж чадсан сурагчид хичээлээс гарах эрхтэй болох юм аа. За гарах тасалбарыг өртөө бүр дээр өөр байдлаар тасалбаруудыг бол гаргаж өгсөн байгаа. За тухайлбал өртөө 1 дээр дээрх тасалбарыг гэх мэтчлэн 4 өртөөгөр аялж 4 өөр өнгийн 4 өөр төрлийн тасалбарыг цуглуулна. За энэхүү даалгаврыг гүйцэтгэх явцад сурагчид бас өөрийн үнэлгээ бас хийж болох юм. Мөн явцын үнэлгээний ангийн план зургийг ашиглаж багш явцын үнэлгээг бас давхар хөтлөж болно. За та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа.